тэг хүн амынд бол бас тодорхой хэмжээний арга хэмжээ явуулдаг тийм ээ. Дараагийн эднэрийн нэг хийдэг ажил нь бол орчны эрүүл мэнд гэхээр зэрэг хөрс ус агаар энэ одоо хоцсуурын газар ямар байна, хөдөө ямар байна тийм ээ. За эднэр нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх үс байна уу үгүй юу гэдэгт хариу өгөх чадвартай. За ийм юунууд байгаа. За бусд нь бол генетик судлал, биотехнологи судлал гэдэг олон одоо ийм нийгмийн эрүүл мэндийн ажлуудыг хийдэг. Өөрөөр хэлбэл өвчлөхөөс өмнө бүх ажлыг хийх ёстой ийм байгууллага. Гэхдээ өнөөдрийн байдлаар бол хүчин чадал нь бол бага. Яг гэвэл одоо маш цөөхөн хүмүүс ажиллаж байна. Яг энэ чиглэлийн юу байгууллага бол одоо нийгэмд бол байхгүй байна. Ийм байгууллагууд байхгүй ховор байна манай салбарт бол. Тэгэхээр бол яамнаас бол өнөөдөр нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн үйл ажиллагааг өргөдөх бодлого бол барьж байгаа. За хүчин чадлыг бол сайжруулах юм бодлого барьж байна. Үнэхээр нийгэмд бол ийм төрлийн байгууллагууд бол маш хэрэгтэй байгаа тийм ээ. За иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг өнөөдрийн түвшинд амжих байгаа. Нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдал гэхээр бол саяны гол ярьсан үйл ажиллагаатай холбоотойгоор хүний зан үйлтэй холбоотой тийм өвчлөлт нөлөөлсөхөд эрсдэл төчин зүйлтэй хүн ам маань хэд байна гэдгээс эхлэе те. За жишээлбэл архины хэрэглээтэй хүн амыг бол эднийг судалдаг. За архины хэрэглээ бол одоо хэрэглээний тархалт бол нэлээд өндөр байгаа. Монгол улсын хэмжээнд бол 50 гаруй хувьтай байж байдаг. А энэ дотроо бол одоо яг хэтрүүлэн хэрэглэж байгаа хэрэглэгчдийн тоо бол 10 гаруй хувьтай байдаг. За энийг бол бид нэр 2005, 2009, 2013 оны 4 жилийн давтамжтайгаар тогтмол үндэсний судалгаа хийж явж бол тархалтын хэмжээ хэрэглээний түвшинг бол тогтоодог тийм ээ. Тэрнээс гадна бол тамхины хэрэглээг бол тасралтгүй 4 жилийн хугацаатаар хийж яадаг. За энэгээр бол одоо тамхины хэрэглээ бол өндөр байгаа шүү дээ. 2 хүний нэг нь эрэгтэйчүүд тамхи татж байна. За 20 гаруй хувь нь бол охтууд тамхи татж байна, эмэгтэйчүүд. За энэ арх тамхины хэрэглээгээр бол Монгол улс бол өндөр орны тоонд явдаг. За ер нь тархалтын хэмжээ бол буурахгүй байна. 4 жилийн зайтай одоо ингээд судалгаа явуулаад байхад л ерөөсөө нэмэгдээд байна. Өөрөөр хэлбэл энэ юу гэсэн үг вэ гэвэл хүний зан үйлд нөлөөлж байгаа орчин бол айгүй муу байна. Өнөөдөр арх үйлдвэрлэгч нар бол маш их хэмжээний арх үйлдвэрлэж байна. Энэ худалдааны байгууллагаар маш их хэмжээний арх худалдаалагдаж байна. За өөрөөр хэлбэл орцны гадаа архины мухалгууд байна, сургуулийн гадаа ойрхон газар бол байна. Хичнээн тамхины хуулиар бид нар сургуулийн орчин тамхиг хориод байгаа мөртлөө хүүхдүүдийн дунд тамхины хэрэглээ, архины хэрэглээ, охид залуучуудын дунд ихсэж байна. За хүн амын дунд тархал буурахгүй байна. За бид нар маш олон төрлийн сургалт сурчлагын ажлуудыг хийж байна. Гисэн хэдэж буурахгүй байна гэдэг бол өнөхөрийн өнөөдөр үйлдвэрлэгч нар бол анхаарах хэрэгтэй болчихжээ. Импортлогч нар бол анхаарах хэрэгтэй болчихжээ. За энэ дээр бол одоо манай нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн одоо ганцаараа үйл ажиллагаа яваад үнэхэрийн хүчин чадал нь хүрэхгүй байна гэж би ярьлаа шүү дээ. Тэгэхээр бол одоо үйлдвэрлэгч нар, импортлогч нар, худалдаалагч нар бол үнэхэрийн одоо Монгол улсынхаа хүн амыг бодох цаг нь болсон байгааг бол харуулж шүү дээ. За тэрнээс гадна энэ байгууллага маань хүнсний одоо зохистой хэрэглээний асуудал тийм ээ. Өнөөдөр ямар их өөх тостой хоолыг энэ цайны газрууд хийж байна. Тостой л байвал сайн, тостой л хоол байвал сайн гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ маань юунд хүргэдгийг одоо мэдэх хэрэгтэй л дээ. Өнөөдөр цус харуулт бол залуучж जैन 30 гарсан залуучууд маань цус харуултанд өртөөд тэгээд тархин цус харна гэж ярьдаг шүү дээ. Тэгэл ухаангүй болдог. Тэр хэмжээгээр бол маш их эрт бол одоо хөдөлмөрийн чадвар төр алдалтанд орж байгаа шүү дээ. Ажлаа яаж чадахгүй, сурч чадахгүй тэгээ нөгөө ингээд харуулт өгөөд ингээд ярьж чадахгүй гарын саажсан болдог. Тэрнээс гадна бол зүрхний шигдээс бол маш их залуучж байна. За 35-аас дээш насныхан бол зүрхний шигдээсээ бол өртөж эхэлж байна. Хуучин бидний үед бол одоо 60 гарсан одоо тэтгэвртэй гарсан хүмүүсийг өвддөг байлаа. Энэ юунаас шалтгаалаад ингээд залуужж байгаа нэг ерөөсөө арх тамхины хэрэглээ, өөх тосны хэрэглээ. За сүүг ихт чинь одоо тослог ихтэй сүүгийн хүмүүс сонгож аваад байх юм. Гэтэл тослог бактерийн сонгож авах гэх мэтчлэн энэ үйл ажиллагааг бол манай энэ хүрээлэн зохион байгуулдаг байхгүй юу? Хүнсний аюулгүй байдлын тухай. За хүнсний аюулгүй байдал нь яаж одоо? Тий. Тэгэхээр бол бас хүнсний аюулгүй байдлын асуудлаар бол хүнс үдэ аж ахуйн ажилдаг тий хүнсний үйлдвэрлэл хангамжийн асуудал. Тэгэхээр тэр гадуур хангагдсан хүнсийг зөв хэрэглэх, хэн зөв сонгож, хэн зөв технологиор хэрэглэх вэ? Хэн гэртээ зөв хоол хийх вэ? Зөв бүрэлдэхүүнтэй хоол хийх вэ гэдэг асуудлыг энэ байгууллага хариулт өгнө. Тэгэхээр бол энэ асуудал бол өнөөдөр хүн амын тулд харин залуучууд бол энэндээ бол маш их анхаарч байна. За зөв хоол сонгохын төлөө зөв хүнс тэрнээс биш хүнсний зах дээр бол гурванч байна, зөвч байна. За хортоонч байна, хортоонч гэхэд аашийн зөв ер нь бол хяналтын байгууллагууд энэ аюулгүй байдалд бол хяналт тавьдаг. Хөдөө аж ахуйн бол хангалтын хийдэг. Бид нар манай эрүүл мэндийн салбарт байгаа энэ байгууллага бол өөрөө тэр одоо нийгэмд байгаа хүнс янз төрөл бүрийн хүнс байна тийм ээ. За эрүүл мэндэд хэрэгтэй ч байна, эрүүл мэндэд одоо эсрэг нөлөө үзүүлдэг ч байна. Энийг бол
хүн ам зөв сунгахыг бол манай энэ хүрээлэн хийж байгаа. За тэгэхээр бол энэ хүрээлэн маань сургалт сурчлагын маш олон гарын авалгыг бол хүн ам тараадаг. А дээрэс нь сошиал медиагаар буюу фэйсбүүкээр, твиттерээр бид нар одоо ажиллаж эхэлж байгаа тий. Өөрөөр хэлбэл тэргээр одоо зөв мэдээлэл тараах асуудлыг бол манай хүрээлэнгийнхэн бол хийдэг байж байгаа. За нар фэйсбүүкээр уншдаг бол мэддэг баг. Зарим энэ эрүүл мэндэд хэрэгтэй явах хортой яг бол мэдээллүүдийг бол тавьдаг байж байгаа. За энд бол хүн амын идэвхтэй бүлгүүд бас авих оролцож эхэлж байгаа. Гадаадад сурсан тийм ээ. А мөн дотор байгаа юм уншсан, мэдсэн хүмүүс бол фэйсбүүкээр дамжуулдаг болчихлоо шүү дээ. За ийм хөдөлгөөнүүд өрнөж байна. За тэгээд та нар одоо энэчнээс бол манай бүх таслахын сурталчлах мэдээллийн арга хэмжээ зохион байгуулж байна. Тэгэхээр манай нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн бол хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй орчны нийгмийн хүчин зүйлүүдийг судалдаг. Тухайлбал та бүхэн сайн мэдж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид нэр сүүлийн 5 жил хийсэн судалгааны үр дүнгээрээ одоо бүтээлийн эмтгэлээ хэвлүүлж олон нийтэд хүртэл болгож байгаа. Зарим нэг судалгаануудыг танилцуулахад тухайлбал хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 удаагийн 4 удаа хийгээ одоо 5 дахь удаагийн судалгааг хийж байна. Үндсээ одоо 5 дахь удаагийн судалгааг Улаанбаатар хотод зохион байгуулад 450 өрх 2000 хүнийг хамруулсан. Одоо 21 аймагт одоо 1800 өрх тэгээ 8000-аад хүнийг хамруулахаар ингээд хөдөө орон нутагт манай баг ажиллаж байна. Дараагийн нэг одоо үндэсний хэмжээний том судалгаа гэхэд халдварын бус өвчин, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйл гэсэн ийм судалгаа байдаг. 3 удаа хийсэн. За энэ судалгааны үр дүнгээс зарим нэгийг танилцуулахад бол сүүлийн жилүүдэд бол одоо Монгол хүмүүсийн илүүдэлжийн таргалт маш хурдтай нэмэгдэж байгаа. Тухайлбал 54.4% байгаа. За энэний одоо эмэгтэйчүүд ихтэл 59.9% бараг 10 хүний 6 нь бол илүүдэлжинтэй байгаа. За илүүдэлжийн таргалт зөвхөн одоо насан туршсан хүний төдийгүй бас хүүхдийн дунд нэмэгдэж байгаа. Тухайлбал бид нэр одоо энэ 5 дахь судалгаагаар бас 5 хүртэлх насны хүүхдийн дунд илүүдэлжийн таргалтыг судалж байгаа. За 2005 оны судалгаагаар 6.7% байсан бол 13 оны байдлаар 10.8% хүртэл өссөн байгаа. За мөн өсвөр насны хүүхдүүдийн дунд бол бас энэ илүүдэлжийн таргалт бол нэмэгдэж байгаа 8% байж байгаа. Тэгэхээр бид нэр бол энэ хүн амын одоо эрүүл мэндэд нөлөөлж байгаа энэ эдгээр одоо хүчин зүйлүүдийг судлахаас гадна эдгээр судалгаанууд нотлогоон дээр үндэслээд маш олон одоо бодлогын бичиг баримтуудын төслийг боловсруулах энэ үйл ажиллагаанд ордог. Мөн одоо энэ нотлогоон дээр үндэслээд хүн амын одоо энэ эрүүл мэндийг хамгаалах чиглэсэн олон одоо мэдээлэл сурталчилгааны ажлуудыг хийдэг. За бид нэр энэ засгийн газар байгуулалтын 100 хоногт маш олон ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа. За эдгээрээс би та бүхэн зарим нэгийг танилцуулахад зөвхөн одоо бид нар хүн ам чиглэсэн мэдээлэл сурталчилгаа гэхтэл одоо өөрийнхөө хүрээлэнгийн вебсайтээр гэхтэл нийт одоо 121 удаа давтамжтайгаар за Facebook, Twitter гэхэд л 140 удаагийн мэдээлэл хүн амд хүргэсэн байгаа. За телевизэд гэтэл 30 телевизэд за 20 сонинд гэхэд 20 удаагийн ярьцлага гэх мэтийн одоо олон ажлуудыг хийсэн байгаа. Мөн одоо бид нэр тэмдэглэлт өдрүүд гэж ярьж сурсан байгаа. Тэгэхээр энэ нийгмийн эрүүл мэндийн тулгамдж буй асуудлуудаар энэ тэмдэглэлт өдрүүдээр дамжуулаад бид нэр хүн амд мэдээлэл сурталчилгаа хийдэг. Одоо яг одоо гэтэл оюутны эрүүл мэндийн сар явж байгаа. За 8 сард гэтэл бид нар 9 төрлийн одоо эрүүл мэндийг дэмжих нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр яг тухайн одоо тулгамдсан асуудлаар ийм өдрүүдийг зохион байгуулсан байна.